Сайн бацгаана уу итгэлийн ах дүүсээ та бүхэндээ ээлт баасан гаригийн мэндийг хүргье. Энэхүү чухал өдөр би та бүхэнтэй тусгай дугаараараа дахин уулзж байгаадаа баяртай. Энэхүү дугаараар дамжуулан өнөөдөр бидний эзэн Есүс Христ загалмай дээр юу хийснийг та бүхэнтэйгээ хуваалцахыг хүссэн юм аа. За ингээд би юуны өмнө Иохан номын Иохны сайн мэдээний 19 дугаар бүлгийн 28 дугаар ишлэлээс 30 дугаар ишлэлийг та бүхэндээ уншиж сонирдуулъя. Иохны 19:28-аас 30 дугаар ишлэл. Үүний дараа Есүс бүх юм идүүгээ гүйцэлдсэнийг мэдээд бичвэр биелэгдэхийн тулд би цангаж байна гэлээ. Дүүрэн цагаан цуутаас хав тэнд байжээ. Тэд цуу шингээсэн 70 хөнгө балууны мөчөрт торгоож Есүсийн аманд хүргэв. Есүс цууг амсаж гүйцэлдлээ гэд тэргүүнээ гудайлган сүнсээ өргөжээ. Амен. Энэ 7 хоног бол бидний хувьд эзэн Есүс Христийн зовлон эдэлсэн 7 хоног байлаа. Тийм ч учраас Христ итгэгч нар бид нар жил бүрийн энэ 7 хоногийг зовлонгийн 7 хоног хэмээн нэрлэдэг. Бид өөрсдөө зовж чаналж байгаадаа бус харин эзэн Есүс Христ биднийг аврахын тулд энэ дэлхийд эцсийн үхлээс өмнөх эцсийн 7 хоногийг хүмүүс бидэнтэй хамт өнгөрөөж өөрийнхөө гайхамшигт ажлуудаа үргэлжлүүлэн хийж байсан, мөн хавчлаг дарамтыг амсаж байсан энэ зовлонгийн 7 хоногийг бид хамтдаа эзэн дотор итгэлээр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү зовлонгийн 7 хоногийн эцэст буюу 5 дахь өдөр нь эзэн Есүс Христ загалмай цовдлогдсон нас орсон байдаг. Тийм ч учраас энэхүү 5 дахь өдөр буюу баасан гаригийг бид ээлт баасан гариг хэмээн нэрлэдэг. Дэлхийн нийтээрээ Good Friday гэж дууддаг шүү дээ. Тэгэхээр бидний төлөө загалмай дээр цовдлогдсон нас орж бидний нүглийн төлөө золиос болж бидний гим нүглийг Бурхан эцгийнхаа өмнө өөрийн урсгасан ариун цусаараа угаасан учраас энэ нь биднэрт ээлтэй болсон. Энэ нь биднэрт сайн болсон. Тийм учраас бид сайн баасан гариг буюу ээлт бас мөн ерөөлт баасан гариг хэмээн итгэгч нар бид нар энэ өдрийг нэрлэдэг билээ. За тэгэхээр энэ өдөр эзэн Есүс Христ загалмайд хадагдан нас орсон. За ингэж нас орохтаа хэлсэн түүний сүүлчийн хоёр үгийг бид нар сая хамтдаа Библийн энэ хэсгээс хамтдаа уншлаа шүү дээ. За би дахиад та бүхэнд 28 дугаар ишлэлээс уншийе. Үүний дараа Есүс бүх юм идүүгээ гүйцэлдсэнийг мэдээд бичвэр биелэгдэхийн тулд гэж хэлсэн байна л да. Тэгэхээр Есүс загалмайд цовдлогдсон нас ороод бидний гим нүглийн төлөө өөрийнхөө ам биеийг золиослон нас орохдаа өөрийнхөө хийх ажлыг гүйцэлдсэнийг Есүс мэдчихсэн. Мөн зөвхөн өөрийнхөө хийх ажлыг гүйцэлдүүлээ зогсохгүй бидний гим нүглийг бүрэн угааж дуусгасан гэдэг чухал үнний улмаас Есүс бүх зүйл гүйцэлдсэнийг мэдээд гэж энэ хэсэг дээр хэлсэн байна шүү дээ. Тэгэхээр хүн өөрийн зорьсон хэргийг гүйцээх нэг хэрэг. Харин бусдын гим нүглийг уучлж дуусгах гэдэг бол гүйцэлдсэнийг мэдээд гэдэг үгийн гол утга учир үүндээ оршиж байгаа юм аа. Тийм учраас Есүс цааш нь үргэлжлүүлээд юу гэж хэлсэн гэхээр би цангаж байна гэж хэлсэн байна. Тэгээд дүүрэн цагаан цуутаас сав тэнд байжээ. Тэд цуу шингээсэн 70 хөнгө балууны мөчөрт торгоож Есүсийн аманд хүргэв. Есүс цууг амсаж гэж хэлсэн байна. Энэ цуу гэж орчуулагдсан энэ үгийг стандарт Монгол орчуулга Библиэлд бол хагсарсан дарс гэж орчуулсан байгаа. Хахарсан дарс гэж орчуулсан байгаа. За тэгээд 70 хөвөнд үүнийг шингээгээд балууны мөчөр гэдэг нь ийм бутлаг урамлыг нийлүүлээд олон мөчрүүдийг нийлүүлээд нэгэн урт саваа болгосныг балуу гэж нэрлэдэг байгаа. За үүний үзүүрт тогтоогоод тэр дээр загалмайд өлгөөтэй байсан Есүс Христийн аманд үүнийг хүргэхэд Есүс тэрхүү хагсарсан дарсыг буюу цууг амсаад энэ нь тухайн ялтны загалмайд цовдлогдсон нас орж байгаа хүний өвчнийг тодорхой хэмжээнд бас нандах үйлчилгээтэй байсан гэж бас үздэг байгаа. Ингээд Есүс үүнийг бол амссан байгаа. Ингээд амсаж уусан байна. Тэгэхээр та бүхэн санаж байна уу? Иохан номын 6 дугаар бүлгийн 35 дугаар ишлэл дээр Есүс хэлэхдээ би бол амийн талах байгаа юм аа. Хэн өлсөж जैन тэр хүн над руу ирж надаас ид. Хэн цангаж जैन тэр хүн надаас ирж ууг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр тэр бидний цангааг тайлахын тулд өөрөө загалмай дээр цангасан юм аа. Тэр биднийг аварж бидний өлсгөлөнг дарахын тулд бидний сүнслэг цангааг маань дарахын тулд Есүс Христ загалмай дээр бидний төлөө сул дорой махан биеэр цовдлогдсон сул дорой
тэр хүний биеэр цовдлогдсон гэдгээ илтгэж яг л үүний одоо нэгэн илэрхийлэл болж Есүс би цангаж байна гэж хэлсэн байна. Тэгэхээр эндээс харах юм бол Есүс Христ үнэхээр хүний биеэр ирсэн байсан бөгөөд түүний бие үнэхээр энэ шаналж зааврыг эдэлж байсан гэдгийг бид мэдэж болно. Тэгээд ч зогсохгүй тэр биднийг мөнхөд ундаалахын бидний төлөө цангасан гэдгийг бид энэ хэсгээс харж бас болно. Ингээд Есүс цааш нь үргэлжлүүлээд хамгийн чухал үгээ хэлж байгаа. Есүс цуг амсаж 30 дугаар ишлэл дээр хэлж байна. Гүйцэлтлээгээд тэргүүнээ гудаалхан сүнсээ өргөжээ. Тийм ээ. Есүс загалмаа дээр биднийг бүрэн төгс аварсан юм аа. Тийм ч учраас Есүс гүйцэлтлээ гэдэг үгийг Есүс хэлсэн юм аа. Өнөөдөр таны гэм нүглийг уучлахад өөр юу ч хэрэггүй. Өнөөдөр та аврал авахд үүнээс өөр илүү юу ч хэрэггүй. Бүхнийг Есүс таны төлөө, миний төлөө, бид бүгдийн төлөө хийсэн юм аа. Бид өөрсдөө аврахын тулд үнэндээ юу ч хийж чадахгүй. Зөвхөн Есүс бидний төлөө загалмай дээр цовдлогдсон нас барснаар биднийг аврах хангалттай үйл гүйцэлдсэн байдаг. Есүс өөрийн зориулсан амиараа, өөрийн урсгасан цусаараа Бурхны өмнө бидний нүглийн үр төлөөсийг бүрэн төлж дуусгасан. Өөр дутуу юу ч байхгүй гэдгийг өнөөдөр би та бүхэндээ тунхаглахыг хүсэж байна. Бид Бурхны тааллыг олохын тулд олон зүйлийг хийх ёстой гэж боддог. Олон зүйлийг бид нар хийхээр хичээдэг. Тэгээд бид нар тэр зүйлд хүрэхгүй байгаагийнхаа төлөө заримдаа бид өөрсдөө буруутгадаг. Гэтэл хамгийн чухал зүйлийг Есүс та бидний төлөө хийсэн гэдгийг би өнөөдөр танд дахин сануулахыг хүсэж байна. Бурхны өмнө таалагдах, Бурхны ивэл өрөөлийг хүртэх хамгийн чухал ажлыг Есүс бидний төлөө гүйцэлдүүлсэн юм аа. Тийм учраас Есүс энэ дээр хэлэхдээ бүх зүйл одоо гүйцэлдсэнийг, бичвэрийн дагуу гүйцэлдсэнийг мэдээд бичвэрийн дагуу Есүс миний ам цангаж яана гэж хэлээд тэгээд дарсыг амссныхаа дараа Есүс гүйцэлдлээ гэж хэлсэн байна. Тэгэхээр бичвэрийн дагуу бидний нүглийн хөлс бүрэн төлөгдсөн юм шүү. Есүс Христийн загалмаанаас өөр, Есүс Христийн үхлээс өөр зүйлээр аврагдах тухай ярьж байгаа бол тэр гаж сургаал юм шүү. Есүс Христийн үхлээс гадна өөр одоо аврагдах зүйлсүүдийн тухай ярьж байгаа бол энэ бол сайн мэдээ биш юм аа. Сайн мэдээний гол үндсэн цөм бол Есүс Христийн загалмай. Есүс Христийн загалмай гол утга учир бол түүний үхэл. Тэр өөрийнхөө үхлээрээ бидний бүх үр төлөөсийг Бурхны өмнө төлж, Бурханд аваачих, мөнх амийг ахуулах хамгийн чухал цорын ганц чухал зүйлийг Есүс Христ хийсэн нь түүний үхэл байлаа. Тийм учраас Есүс Христ гүйцэлдлээ гэж хэлсэн юм аа. Таны үр бүгд төлөгдсөн. Таны төлөө хийж болох бүх зүйл хийгдсэн. Гүйцэлдсэн. Та бол аврагдсан. Таны гэм нүгэл өршөөгдөж уучлагдсан. Энэ бол ээлт баасан гариг юм аа. Энэ бол Бурхны хүү таны төлөө амиа өгсөн тэр өдөр юм аа. Энэ бол Бурхны хүү таны төлөө цусаа урсгасан тэр өдөр юм аа. Энэ бол Бурхны хүү таны ялыг өөр дээр авч өөрөө идлээд өөрөө ам биеэрээ Бурхны өмнө төлж өгсөн тэр гайхамшигтай өдөр юм аа. Тийм учраас Есүс Христэд бүгдээрээ талархацгаая. Тийм учраас Есүс Христэд итгэл найдраа үргэлжлүүлэн тавьцгаая. Тийм учраас Есүс Христийн нэгүслэл дор аврагдсан гэдгээ үргэлж санацгаая. Түүний нэгүслийн улмаас бид аврагдсан юм шүү. Бид өөрийгөө аврах юу ч хийж чадахгүй. Бас юу ч хийх боломжгүй юм аа. Энэ дэлхийн олон шашнууд, олон одоо гүн ухаанууд бид хийж болох олон зүйлсийн тухай ярьдаг. Мэдээж амьдралд хэрэгцээтэй олон зүйлсүүд байдаг. Ахуй амьдралд хэрэгтэй, бидний эрүүл мэндэд хэрэгтэй, олон чухал бидний сэтгэл санаанд хэрэгтэй олон чухал зүйлсүүд байдаг нь үнэн. Хийж болно. Гэхдээ аврал авах, нүглийн одоо үн төлөгдөх цорын ганц зүйл нь бол Есүс Христ үүнийг бидний төлөө хийсэн. Тэр нь бидний төлөө Есүс Христ амиа өгөх явдал байсан юм аа. Хэрвээ Есүс Христ амиа өгөөг бол бид 1000 бясалгал хийгээд, 1000 буян үлдээд, 1000 сайныг сэтгээд, 1000 сайныг үлдээд бид өөрсдийнхөө нүглийг Бурхны өмнө хизээч цагаатгаж, дуусгаж, дондруулж бид чадахгүй байсан юм аа. Үүнийг Есүс Христ та бид хоёрын төлөө хийсэн. Эзэнд алдар нь байх болтугай. Бүгдээрээ энэ орой эзний загалмайн өмнө даруугаар ирээд хамтдаа түүнд талархалтайгаар бас гэмшилтэйгээр ирцгээе. Ер бусын Тэнгэрлэг эцэг минь бидний төлөө та аврагч эзэн Есүс Христийг илгээж түүний загалмайн үхлээр дамжуулан бидний бүхий л гэм нүглүүдийг өршөөн уучилж аврал нэгүслээс сойрхсонд баярлалаа. Есүс та бидний төлөө зовлон амсан загалмай цовдлогдсон нас орж бүх Бурхны илгээсэн ажлуудыг гүйцэлдүүлсэний төлөө тандаа талархъя. Та гэмгүй ариун цусаараа
бидний бүх хийл гэм нүглүүдийг угааж, уучлж, авралын төлөө бидний төлөө хийх хамгийн чухал зүйлийг хийж гүйцэлдүүлсний төлөө тандаа баярлалаа. Алдар магтаалыг тандаа өргөе. Үнэхээр таны ивэл нэгүслийн төлөө тандаа талархъя. Танд үнэхээр баярлалаа. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.